Сайн байцгаана уу хүмүүс. Бид өнөөдрийн хичээлээр хатав ба шингэн биеийн нэгтийг тодорхойлох хэлбэр тооцоолол хийх гэсэн сэдвийг үзнэ. За энэ хичээлийн зорилго маань бодисын нэгтийн тухай ойлголт өгөх хэлбэр тооцоолол хийж сурна. Зургийг ажиглаарай. Эхний усанд нь болохоор зоос, хоёр дахь ус нь хөөсөнцөр байна. Ямар ялгаатай вэ? Том хөөсөнцөр усанд хөвж яхад жижиг зоос яагаад живж байгаа юм болов? Дэвтэртээ тэмдэглэж чичээрээ өөрсдийн таамагласнараа. Биеийн эзлэхүүн болон массын хамаарал. Зарим тохиолдолд хоёр биеийн масс ижилхэн мөртлөө эзлэхүүн нь ялгаатай байдаг. Харин эзлэхүүн нь ижил мөртлөө масс нь ялгаатай байх тохиолдол бас байдаг. Биеийн эзлэхүүн болон массын хамаарлыг нэгт хэмээх физик хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. Бидний эргэн тойронд дах биеуд янз бүрийн процесс тогтдог. Тэдгээр нь өөрөөр нэгттэй. Мод, мөс, хуванцар, тоосго, металл, тухайн биеийн массыг эзлэхүүнд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх физик хэмжигдэхүүнийг нэгт гэнэ. Нэгтийг ро тэнцүү биеийн массыг хуваах нь эзлэхүүн. Нэгтийн үндсэн нэгж маань 1 кг-ыг хуваах нь метр куб. Мөн грамыг хуваах нь миллилитр, килограмыг хуваах нь литр, тоныг хуваах нь метр гэж бичиж болно. Дэвтэртээ тэмдэглэж аваарай. Нэгтийн томьёоноос масс болон эзлэхүүнийг олж олно. Масс тэнцүү рог үржигдэх нь V, эзлэхүүн тэнцүү массыг хуваах нь ро. Нэгтийн тэмдэглэгээ маань ро нэгж нь килограмыг хуваах нь метр куб. Биеийн масс маань тэмдэглэгийн m-гэсгээр тэмдэглэдэг. Нэгж маань килограм. Биеийн эзлэхүүний тэмдэглэгээ маань том V-гэсгээр тэмдэглэдэг. Нэгж нь метр куб. За эхний асуултанд хариулъя. Нэгт гэдэг нь биеийн эзлэхүүнийг массад харьцуулсан физик хэмжигдэхүүн үү? Эсвэл биеийн массыг эзлэхүүнд харьцуулсан физик хэмжигдэхүүн болов? Биеийн массыг эзлэхүүнд харьцуулсан физик хэмжигдэхүүн шүү дээ. Хоёр дахь нь систем нэгтийг килограмыг хуваах нь метр куб гэсэн нэгжээр илэрхийлж хэмждэг. Бодлогыг дэвтэртээ бодоорой. Өгөгдсөн зүйл маань масс нь өгөгдсөн, эзлэхүүн маань өгөгдсөн. Нэгтийг бүгдээрээ олно. Нэгтийг олдог томьёо маань ро тэнцүү массыг хуваах нь эзлэхүүн. Масс нь 7200 кг, эзлэхүүн нь 1 метр куб. Хоорондоо нь хуваахаар нэгт маань 7200 кг-ыг хуваах нь метр куб гарч байна. Хөнгөн цагаан данхны масс 0.3 кг. Энэ данхыг хийхэд хичнээн эзлэхүүнтэй хөнгөн цагаан орсон бэ. Хөнгөн цагааны нэгт маань 2700 кг-ыг хуваах нь метр куб. За өгөгдсөн зүйл маань масс маань өгөгдсөн 0.3 кг. Нэгт маань 2700 кг-ыг хуваах нь метр куб. Олох зүйл маань эзлэхүүн. За эзлэхүүнийг массыг хуваах нь роор олж олно. За томьёонд орлуулад бодвол 0.10,001 метр куб гарч байна. Килограммууд маань хоорондоо хуваагдана. За ган хийцний эзлэхүүн 0.1 метр куб бол түүний массыг яаж олох вэ? Ган хийцний нэгт маань 7900 кг-ыг хуваах нь метр куб. Эзлэхүүн маань 0.1 метр куб. Массаа олно. Массаа олохдоо рог үржигдэх нь эзлэхүүн. Томьёонд орлуулж бичвэл 0.1 метр кубыг үржигдэх нь 7900 кг-ыг хуваах нь метр куб тэнцүү 790 кг. Метр кубуд маань хоорондоо хураагдаж байна. Өнөөдрийн хичээлээ бүгдээрээ дүгнэе. Нэгт нь тухайн биеийн массыг эзлэхүүнд нь харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдэх физик хэмжигдэхүүн юм. Нэгтийг олохдоо ро тэнцүү массыг хуваах нь эзлэхүүн. Нэгтийн үндсэн нэгж маань килограмыг хуваах нь метр куб. Энэ даалгавартаа номны хуудас 37 даалгавар 1-3. Анхаарал тавьсан сурагчдаа баярлалаа.